дархуулаа ингээд шарын годоос ирсэн. Яг ч одоо энэ анх эрэхтэй нурууны 4-5 дугаар ус болттой өвдөг хаалганы заалттай ирлээ. Удам таньсан бариач энергиэр барьдаг юм бол бас тэгээд тэрлээ бэр 100 газраа мунд газраа болоод өгдөг гэж бодож байгаа. Нөгөө телевизэн дундураа гэдэг шиг. Эцэг их баярлж байгаа ерөөсөө одоо тэгэл анх ихтэй бол ер нь донгож өгөөж авахгүй гэлтчихэд ингээд ийшээ тоош эргэж наашаа цааш эргэж болдгоо бөксөд даадгүй тийм л байлаа. Ерөөсөө л ихний брэнд дээр л би ерөөсөө тэд нар алга болсон. Бүр гайхалтай. Одоо дахиж ирнэ. Бороо өгтө барсан гэж юм байна. Аби 24 онд нуруу юмтай авгаанд ороод 3 сар хэвтээ тэгээд таягтаа тийм нэг хишгэж явахаар нэг сон колоналдаа нуглар ойгаад жоохон нуглараад байдаг байсан. Тэгээд энэ хүн дээрээ одоо таяг маягаа нөргсөн. Таяг байхгүй одоо зүгээр сууж босох ямар ч өвдөж суух юм байхгүй. Гараалыг туучин амьд болсон тийм л болсон да. Тэгээд тэр араас маш баярлж байна. Намайг эрэхтэй их цагаартай байсан. Нуруу өвддөг байсан. Явахаар ингээд хөл ингээ багцсан шиг өвддөг байсан. Унтж байгаа чиш, унтааг өөж ш хоёроо. Тэгээд унтахаар нэг жоох унтаас цэрч чинь очив. Тэгээ хоолндоо айгаа муу тэгээд дандаа юм бачимтай одоо нэг хөлөндөө нэрвч байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг энэ өвчөөс хурдаш салчихсан яа идэ гэж одоо ингээд өдрийн шөнийн өдрийн бодол жэлээ. Яг танаад ирсэн айгаа их баярлж байна. Урд нь ингээд хөл гар өдөөд ингээд доошо чинэрч өдөөд ингээд ингээ юмар ингээ багалцсан хийтэй оргоод нэг хөрөгчөнд юм хийхээр нэг хийтэй оргож нэг тиймэрхүү байсан. Тэгээд одоо сайхан байна. Хоолндоо орж нойронд орой удаа би одоо 12 гэж унтдаг юм чи одоо 10 гээд унтаад өгдөг болсон. Одон таньсан бариач их гоё хөөхт байна. Би энэ үедээ аягүй сүжигч байна да. Яста. Хөөдөө баярлалаа шүү даа. Би гоё болсон шүү даа. Би ч одоо ингээ бүгдийг явж чаддгүй байсан. Ч одоо ингээ китигээд байна шүү дээ. Ингээд явж байна. Өөр усцсан байна. Сайхан усцсан байна. Өөрөө зүгээр очиод ингээд гараад явах хүсэхгүй байл да. Цааш миний хажуугаар өчнөө л хөл гараад ирсэн зөндөө л байгаа. Би тэр хүмүүсийг ингээд бас тийм байх шүү гэж бас хэлмээр. Нэг барьцаас авч байгаа энэ нэрийг бас байт юм байна. Ингээд сэтгэл нэгээд ингээд бодлаад яриад ирэхэд бас өөрөөс нь бас давхар ингээд сэтгэл зүгээр бас гой болгоод маш их баярлалаа. Би тэнд үргэлжлүүлсэн маш их гэлээч. Ингээд үеэрхий аргагүй. Яг ирээд нэг 3 4 өдөр л мэдэрч юм гэлээ те. Яг үнэ хэлэхэд. Эхний нэг өдөр бол өвдөлттэй, хоёр дахь өдөр бол нэг жоохон өвчин багтай. Тэгэл 3 дахь өдрөөс ирэнгүүтэл. Тэгэл 4 5 дахь өдөр шаал өр. Хэвдэж орж ирсэн, хүнээр өргөж орж ирсэн гэж илгэрэг бол хэлсэн. Үлээ тэрийг өөр мэдэрчээ сууж. За. Тэг ингэж шүдүүдээ сууж босоод л би ч өргүүлж 2 өнөр өргүүлж орж ирсэн шүү дээ. Намайг бадминтон долом гэдэг. Би энэ хөдөр айгүй хүнд өвдөж явж чадахгүй байхад би өөрөө фэйсбүүкээр ухаж хагаад энэ дүүгөө олж авсан маа. Удам дагсан барьж хийсэн. Тэгээ би хурж ирээд энэ дүү дээр имжлээгээд надад айгүй сайхан байна. Би их гойч явж байна. Энд миний энэ гуяар ингээд урд хойгоор зузаан гуяар ингэж хатгаж өгдөг байхгүй юу? Явж болох. Нэг болохоор дээш доошо дидэж бүхийж болдгоо. Айгүй хөвддөг. Одоо тэдэн маш зовөр байхгүй болцсон. Их л гоё барьдаг хүмүүс байлээ дээ. Би чинь шүн унтахгүй 2 цагаас хойш босоод нэг тос барьчаал өвдгөн дээр ажил төрхөөд нуруунд дээр ажил төрхөөд одоо би тэр тос масаа төрхөө болцсон. Тэгтээ чамайг бас хэлмээргүй байна. Ийм гоё болцсон юм чинь. Одоо яста сайхан унтж байгаа штэ. Игцэн би ингэ сууж чаддгүй басан. Тэгээд доошо дэше юм тонгож авч чадахгүй байсан. Гэхдээ одоо би чинь их хэцүү явдалтай байсан шүү дээ. Юм ингэж байгаа ачлаа гэж аваад одоо бол би ястаа нэг гоё болсон нэр. Би ч анга ийм байсан юм аа. Ингээд хоёр тишээ ингэж савчаад ингэж явж чаддаг байсан байхгүй. Одоо бол би ингэж ухраад сайхан ингэж яваа сандал дээр чөлөөтэй би ингэж суучна. Бүхийгээ юм авчихна. Ийм л гоё болсон да. Удамнан сумараж бат хоёр. Араста
Маш их баярлж байна. Бүр гайхалтай. Одоо дахиж ирнэ. За баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Өшөө их олон хүмүүсийг ирүү сараад болгоорой гэж өрөөдөг чинь. Миний хувьд одоо нэр энэ хүүхдээр айгүй их байх гэж байгаа. Маш их баярлалаа. Би танд үрдэнэс маш их гэлэж. Тэгээс